бодлогын контентын бүгд дээр үргэлжлүүлье. 12 дугаар бодлогон дээр жолооны хүрдийг эсрэг чиглэлтэй ижил хэмжээтэй хоёр хүчний үйлчлэлээр эргүүлнэ. Хүрдний радиус нь d болвол дүнгийн хүчийг олоо гэсэн. За хүрдний радиус d гэсэн байна. Тэгэхээр энд нэг юм эргэж байгаа эргэлтийн цэгийг бүгдээрээ байрлуулдаг гэж. Энэ бол о-цэгээс e-шин татхад d, e-шин татхад бас d байсан байх нь. За энэ бол d, энэ ч гэсэн мөн d гэдэг зай байгаа гэсэн. Окей, дүнгийн хүчийг бол бүгдээрээ дүнгийн хүч хоёр хүч тэр маань хоёулаа босоо тэнхлэгтэр байгаа учраас аад нь босоо тэнхлэгтэр дүнгийн хүчнүүд нь ямар байх вэ? За харъя. F y нэг нь дээшээ байна. F энэ гэсэн үг. Нөгөөх нь доошоо байна. Тэгэхээр хасах тэмдэгтээ F тэнцвүүдийг гаргах нь. Шилжилтийн тэнцвэр бол энэ дээр тогтсон байна. Өрүүл ямар нэгэн байдлаар ийшээ дээшээ доошоо хөдлөд байхгүй гэсэн санааг илэрхийлнэ. B-д нь харах юм бол B-д нэг юм байна. Хүчний моментуудын нийлбэрийг бол хоёр хүч байгаа. Тэгэхээр моментуудын нийлбэрийг нь бүгдээр о-цэгтэй харьцангуй авъя. Эдгээр нь юу байх вэ? Баруун гар талын хүч цагийн зүүний дагуу эргүүлэгч байгаа учраас нэмэх F-ийг үржих нь O-гоос за эндээс нь хүртэлх зай гэсэн үг. Энэ O эргэлтийн цэгээс энэ хүртэлх зай гэсэн үг. Энэ хүртэлх зайг түрүүн хэлсэн байна. D нөгөөх нь бас D. Энэ зүүн гар талын хүч нь болохоор бас цагийн зүүний дагуу эргүүлж байна. Тэгвэл нэмэх F-ийг үржих нь бас л D гарах нь байна. Ингээд 2FD гарах нь байна. За нэгж гэж 13. Дугуйны дөрөв гол харан толбосон хөшүүрэг хэвтэй чигт 37 градус өнцөг үүсгэх агшинд дугуйчны дөрөнд үйлчлэх хүч ийм байсан байна. Хэрвээ хөшүүргийн урт 0.2 м байсан бол дугуйчны үйлчлэх хүчний моментыг олоо гэсэн байна. Энэ голыг тойрч эргэж байгаа энд эргэлтийн тэнхлэг байгаа гэж зоочи. Энэ эргэлтийн тэнхлэгийг энэ зой тэгэх юм бол юу гарах вэ гэвэл нэг юм дөрөв гарна хэвтэй тэнхлэг бий болно 37 градус. Ингээд дээрээс тодорхой хүчээр үйлчилж байгаа. Энэ хүчийг зурчи. Энэ маань 450 F тэнцүү 450 ньютон гэдэг үзье. Энэ үргэлжлэлийг бүгдээр авч үзье. Үргэлжлэл нь энэ байна. Тэгвэл энэ эргэлтийн O-цэгээс үргэлжлэл хүртэлх 90 градус үүсэж байгаа хүчний мөрний тэр зай бүгдээр авч болно. Энэ бол L гэх юм бол энэ нь L cos 37 болох нэ. Ингээд O тэнхлэгтэй харьцангуй момент нь за нийлбэр моментыг авъя гэвэл ганцхан хүч байна. Тэр нь хасах чиглэл 450 үржих нь O-гоос 450-ын оршиж байгаа шулуун хүртэлх 90 градусын зай тэр маань энэ зай гэсэн. Тэр L cos 37. Cos 37 чинь өөрөө за яг ингэ биччихье. 0.8 байдаг. Хасах 450-ыг үржих нь 0.2-ыг үржих нь 0.8 гэсэн үг. 45 2 90-ыг 0.8-аар үржүүл 72 хасах ньютон метр болох нэ. Хасах тэмдэг юуг харуулж байгаа? Тухайн дөрөв байна. Аль чиглэлд эргэнэ? Цагийн зүүний дагуу эргэхийг л илэрхийлнэ. 14. O-цэгт эргэлтийн тэнхлэгтээ 0.4 м урт савнд хэвтэй чигт 53 градус өнцөг үүсгэх 50 ньютон хүчээр үйлчлэн уг хүчний моментыг олоо. Хоёрын зар болж байна. Ихсэд бүгдээрээ сурсан дасснараа хоёр хуваажуулж байна энэ хүчийг. Нэг юм түлхэх хүч, мөн эргүүлэх хүч хоёр үүснэ. Энэ юу болох вэ гэхээр F cos 53 градус болно. Насан тал учраас энэ эсрэг тал учраас F sin 53 градус болно. Ингээд O-тай харьцангуй хэдүүлээ моментыг нь олъё. F sin 53 тэр нь урд хасах тэмдэгтэй үржих нь D гэсэн. Хасах F F-ийг өгсөн байна 50 ньютон хүч. Sin 53 энэ удаад 0.8 байна. Харин 0.4 байна D байна. Ингээд олъё бүгдээрээ. Хасах тэмдэгтэй бичигдэнэ. 0.32 энэ хоёрыг хооронд дөржүүлэхээр 40 гарна. 40 16. Хасах 16 ньютон метр. Хасах гэж юу гэсэн үг юм? Тухайн одоо саваа маань цагийн зүүний дагуу эргэнэ гэдгийг харуулж байна. За энэ дээрх шиг нэг бодож болж байна. Гэхдээ угаасаа моментын тэгштгэл чинь нэг ийм тэгштгэл байгаа шүү дээ. Хүчний мөрийг хүчээр үржүүлээд хоорондынх нь өнцгийн синусыг аваа гэдэг. Энд хоорондынх өнцгийн синус буюу өнцөг маань 53 градус байгаа. R маань 0.4, F маань 50 үржих нь sin 53. Sin 53 гэдэг бол 0.8. Ингээд ямар ч ялгаахгүй. Гэхдээ энэ дээр бүгдээрээ аль чиглэлд эргүүлж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Цагийн зүүний дагуу учраас энэ урд хасах тэмдэг тавьж өгнө хасах. Ингээд хасах 16 метр гарах нь бас ойлгомжтой. 15 дугаар бодлогыг бодъё. O-цэгт эргэлтийн тэнхлэг 3 м урт саваа 3 тэнцүү хэсэгт хуваасан ба саваанд үйлчлэх хүчнүүдийн хэмжээг зурагт үзүүлсэн байна. Хүчний момент тус бүрийг нь бол хүчний моментуудын нийлбэрийг олоо гэсэн байна.
Окей, за момент тус бүрийг нь олъё бүгдээрээ O зэгтэй харьцангуй нэгдүгээр хүчний момент гэх момент нэг гэж багшин. Тэнцүү. Энэ дээр ямар дүрэн байх вэ гэвэл цагийн зүйний дагуу эргүүлэх гэж оролдож байвал тухайн хүч байна. Саваг эргээр новё. Дагуу байх юм бол сөргөөр новё. F1-ийг үржих нь тухайн зай 3 м урт. Тэгэхээр энэ 1 м гэсэн үг. Энэ 1 м. Энэ бас 1 м. Нэгээр үржүүлээд хоорондын өнцгийн синусаар үржүүлээ. Синус 30 градус. F1-ийг өгсөн байна 40 синус 30 0.5 байдаг. Энэ дээрээс нэмэх 20 ньютон метр гарах нь M2-ыг олё цөмөрөө 2 дугаар хүчний үүсгэж байгаа. Энийг олж эхлэв. Дараа нь энийг олж сүлдэнэ. 2 дугаар хүчний үүсгэж байгаа момент маань болвол ингэж олно гэсэн үг. Нэмэх тэмдэгтэй байх юм байна. F2-ыг үржих нь 3 м хоорондынхоо өнцөг sin 37. Тэнцүү 3-ыг үржих нь 50 sin 37 0.6 M2 тэнцүү эерэг 30 ньютон метр. M3-ыг олъё. Сөрөг тэмдэгтэй байх нь цагийн зүйний дагуу эргүүлж байгаа учраас F3-ыг үржих нь 2 м үржих нь синус 90. Аль өнцөгийн энэ өнцөг шүү дээ. 90 гэдэг чинь. Ингээд сөрөг 2-ыг үржих нь F3 70 ньютон метр. Эдгээрийг бүгдийн хооронд нэмий. O тэнхлэгтэй харьцангуй бүх моментуудын нээлбэр нь M1 дээр нэмэх нь M2. Нэмэх нь M3. M1 20 гарсан. Нэмэх 90 хасах 70. Эндээс 20 40. Нэмэх 40 ньютон метр. Нэмэх гэдэг маань тухайн саваа аль чиглэлд ирэх вэ гэхээр эерэг чиглэл буюу цагийн зүүний эсрэг ирэх нэ гэсэн үг. Окей, 16 дахь бодлого бодъё. O цэгт эргэлтийн тэнхлэгтэй 2 м урт савааг тэнцүү урттай 4 хэсэгт хуваасан байна. Тэгвэл энэ бол 0.5 0.5 0.5 0.5 метр урттай тус. Уг саваанд үйлчлэх хүчнүүд харгалзан ийм болвол эдгээр хүчний моментуудын нийлбэрийг олоо гэсэн байна. O тэнхлэгтэй харьцангуй моментуудын нийлбэр нь ямар байх вэ? Хамгийн түрүүнд O-гоос гараад явж итэл F3 хүч таарч ин надад. Тэр маань цагийн зүүний эсрэг үйлчлэлтэй учраас нэмэх F3-ыг үржих нь 1 м үржих нь хоорондынхон өнцгийн синус. Дараа нь хасах тэмдэгтэй бичигдэнэ. Хасах F1 1.5 үржих нь sin 37 нэмэх нь F2 үржих нь 2 м sin 90 градус. Sin 90 бол мэдээж нэг гарах нь ойлгомжтой. Орлуулъя бүгдээр F3 5 sin 53 0.8 4 гарах нь байна. Хасах нь F1 20-ыг 1.5-аар үржүүл 30 sin 37 0.6 30 0.6 18 гарах нь байна. Нэмэх нь 2-ыг үржих нь F2 чинь 10 20 гарах нь байна. Окей, за энэ дээрээс хэд гарч байгаа хасах 14 6 гарах юм шүү дээ. Ньютон метр гарах нь. Нэмэх 6 гэдэг нь энэ маань хаашаа ирэх вэ гэвэл цагийн зүүний эсрэг иргэнэ гэсэн үг. 17 дахь бодлого. Нэгэн төрлийн нэмгэн квадрат хавтанд үйлчлэх хүчнүүдийг зурагт үзүүлсэн байна. Уг хавт нь O цэгт эргэлтийн тэнхлэгтэй бол хүчний моментуудын нийлбэрийг бүгдээр олооч гэсэн байна. O цэг маань энэ дээр байна. Энд нэг юм ньютоныг мартсан юм шиг байна. Тэгэхээр нэг хоёр хүч бол энэ дээр эргэх үйлчлэлийг үзүүлэхгүй байна. Тэр маань юу вэ гэвэл энэ F-ийг ингээд татаад үзтээ. Энэ 20 ньютоныг татаад үз. Энэ хүчийг бас татаад үз. Тэгэхээр үргэлжлэл нь эргэлтийн тэнхлэгийг дайрж явах юм бол нэг бол түлхэх эсвэл татах үйлчлэлийг бий болгож байгаа. Эргүүлэх үйлчлэл бол байхгүй шүү. Тэгвэл энэ хоёрыг ерөнхийдөө тэгштэглээс хасчиж болох нь байна. Үлдсэн энэ гурван хүч дээр бүгдээрээ O тэнхлэгтэй харьцангуй нийлбэр моментыг бичье. 50 бол цагийн зүүний эсрэг эргүүлэх гэж байна. Тийм учраас 50-ыг үржих нь O-гоос 50 хүртэлх энэ зай. Энэ зай маань 30 см байна. 0.3 м гэсэн үг. 0.3 хоорондынхоо өнцгөн sin 53 гэж бичигдэх нь байна гэсэн үг. Дараа нь 20 цагийн зүүний дагуу эргүүлэх чинь хасах 20-ыг үржих нь O-гоос 20 хүртэлх одоо энэ O цэгээс 20 оршиж байгаа энэ тэнхлэг хүртэлх 90 градусын зай гэсэн үг. Энэ шулуун хүртэлх. Тэр маань 30 см байна. Дахиад 30 0.3 синус 90. Тэрийг би 1 гэж биччихье. Түүний дараа бас 30 ньютон байна. Тэр маань цагийн зүүний дагуу эргүүлэх гэж оролдож байна. Тийм учраас 30-ыг үржих нь энэ O-гоос энэний оршиж байгаа энэ шулуун хүртэлх энэ одоо 90 градусын зай 40 см байна. 0.4 хоорондынхоо өнцөг нь 90 градус учраас sin 90 тэнцүү 1 ингэ бичиж болж байгаа юм. Нийлбэр MO тэнцүү 0.3 sin 53 энэ бол 0.8 байх учиртай. 0.8 40 12
12 юм байна. Энэ дээрээс гарч ирэх бол 6 юм байна. Энэ дээрээс бас 12 юм байна. Ингээд энэ хоёр хоорондоо хураагдаад хасах 6 ньютон метр хасах гэдэг маань цагийн зүйний дагуу иргэнэ гэсэн үг. 18 дугаар бодлого. Нэг төвтэй 3 зарим цагаас бүрддэг систем. От цэгт эргэлтийн тэнхлэгтээ зарим цаг тус бүр харгалзан 100 ньютон, 200 ньютон, 250 ньютон шүргчээр үйлчлэх ба ийм бол хүчний моментуудын нийлбэрийг олооч гэсэн байна. За мэдээж ойлгомжтой. Энэ бол ингээд эргэлтийн цаг хэр О тэнхлэгтэй харьцангуй хүчний эргүүлэх үйлчлэл нь эдгээр нийлбэр нь юу байх вэ? 200 ньютоноос эхлэв. 200 цагийн зүйний эсрэг 200 нэмэх үржих нь R 0.1 250 хасах 3R 3 0.3 100 хасах 100 үржих нь дахиад 1R юм. Нэг зүйлийг харах юм бол энэ 200 дээр 0.2 байсан биш үү? Багшин дэрийг анзаарсангүй. Энэ бол 2R буюу 0.2 байх нь 3 100 ч хамгийн дотор нь байгаа учраас харин 0.1 болох нэ. Хэд гарах вэ? 40 хасах нь 75 хасах нь 10 40-оос 10-аас 30 хасах 45 ньютон метр хасах гэдэг маань цагийн зүйний дагуу иргэнэ гэсэн үг.